Ахлахангийн нийгэм судлалын сонгон судлах хичээлийн танилцуулга. Нийгэм судлал гэж юу вэ? Нийгэм судлалын шинжлэх ухаанаар бид хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд үүсгэн байгуулж хамтран амьдарч ирсэн үе үеийн нийгмийн байгуулалтууд болон хүмүүс хоорондын харилцаа, хууль дүрм, ёс зүйн хэм хэмжээ, засаглал, гэмт хэрэг, шашин шутлаг, гэр бүл, улс орон, нийгмийн анги давхраг, хэл соёл, хүмүүсийн нийтлэг, итгэл үнэмшил зэрэг нийгмийг бүрдүүлж буй үндсэн агуулгуудаас гадна одоогийн бидний амьдарч буй нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж гарч буй өөрчлөлт шинжилэлт түүний учир шалтгааныг ойлгох нь танин мэдээж хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мэрэгчлээ сонгох аж амьдралаа төлөвлөх боломжтой. Нийгэм судлал хичээлийг сонгон судалснаар ямар чадварыг эзэмших вэ? Хүн бол нийгмийн амьтан учир амьдралын явцад тулгамдж буй асуудлыг шударга ясны шалгуурын үүднээс дэвшүүлж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, асуудлын шийдлийг санал болгох замаар бүтээлж, шүүмжлэл сэтгэлгээг хөгжүүлэх, шударга ясны үнэлэмжийг өөрөмшүүлнэ. Мөн нийгмийн асуудлуудын учир шалтгааныг танин мэдэж дүгнэлт хийх замаар нийгэм эдийн засгтаа хэрхэн өөрийн хувь нэмрийг оруулах, аж амьдралаа төлөвлөх, ажил мэргэжлээ сонгох, сурч боловсрох, бие даан амьдрах зэрэг чадамжтай болно.